Манай монголчууд их гэр бүлсэг ард түмэн. Тэрний хүүхэд тэнд ажилддаг юм байлээ. Тэрүүгээр яриулаад ажлаа бүтээлэгчхий гэдэг. Нөгөө хүнж буурайдаа туслахгүй бол цагаан сараар царайг нь харалтгүй гэсэн сэтгэлгээтэй байдаг. Манай иргэдэд асуудал тулгархаар танил талаар найз нөхөд хамаатан саднараа дамжуулан шийдвэрлүүлэх гэсэн нийтлэг хандлага ажиглагддаг. Гэтэл энэ тогтоосон хууль журам, шударга байдал, ёс зүйг алдагдуулж танил талдаа давуу байдал, хууль бусаар олгох авилгын асуудалд түлхэж хуулийн хариуцлага хүлээхэд хүргədгийг анхаарах хэрэгтэй. Ихэнх хүмүүс авилга гэхээр мөнгө өгч авалцах гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл хэрэг юм. Албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхдээ танил тал, мөнгө төгрөг, шан харамж, бэлэгсэлт, элдэв хөнгөлөлт, давуу байдал зэрэг хувийн ашиг сонжоо харж элдэв нөлөөнд автах юм бол энэ нь авилга болдог. Та танил талаараа ажлаа бүтээлгэж авилга хээл ахуул өгч байгаа бол өөртөө нүүлчлэх төрийн байгууллагын тогтолцоог бохирдуулж шатраалсан авилгын гэмт хэргийн хамсаатан болж улс орныхон хөгжил ирээдүг сүрүүлж байгаа хэрэг юм. Хүн болгонд л хувийн амьдрал, сонирхол, дуртай зүйлс гэж байдаг. Гэтэл тэдгээр нь тухайн хүний ажил үүргээ гүйцэтгэхтэй ямар нэгэн байдлаар холбогдож, зөрчилдөж байвал ашиг сонирхлын зөрчил болж хувирахад хүргэдэг юм. Хувийн ашиг сонирхол гэж албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлж байх үед өөрийнх нь болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болох эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлж байгаа юм. Нийтийн ашиг сонирхол гэж албан тушаалтан үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад тухайн асуудалд хувийн ашиг сонирхлоосоо ангид шударгаар хандна гэсэн олон нийтийн итгэл юм. Ашиг сонирхлын зөрчил нь авилгын сүүдэр шалтгаан болдог юм байна. Тиймээс улс орны хөгжил, ядуурлыг бууруулах, сайн засаглалыг хөгжүүлж, ардчлалыг бэхжүүлэхэд хамгийн том саад бэрхшээл нь ашиг сонирхлын зөрчил болдог байна.